За өдрийн мэнд хабуда тавхантайгаа энэ өдрийн мэнд хүргэе. HSC Update forum маань эхлэхэд цөөн хоног үлдсэн байна. За тэгэхээр HSC Update forum-ыг яагаад хийх болсон бэ гэж хүмүүс ихэнхдээ асуудаг л да. Нэг 10-аад жилийн өмнө л одоо хаб болжлоо. Тэгэхээр ер нь бол интернетээр ингээд мэдлэгээ дэвшүүлэх ч гэдэг юм уу хайлт хийхэд ямар ч одоо илэрч илрэхгүй байлаа. Яаж яхад англи хэлгүй ч хэлэхгүй тийм ээ. Тэгэхээр энэ мэдээллийн одоо хүмүүдмэл байдалд орцсон байсан л да. Одоо тэгэхээр одоо цаг үед бол харьцангуй энэ маань олон подкастууд ч гэдэг юм олон ийм ивент үйл ажиллагаанууд болж байгаа нь бол үнэхээр мэдээлэл хангаж байна л да. Тэгэхээр тухайн үед бодсон бодол бол ерөөсөө л энэ мэдээллийн урсгал хаанаас олох вэ гэдэг асуудал гарч ирсэн. За тийм ч учраас маш олон улсуудаар бас өөрийн зардлаар явж энэ хабын чиглэлээр мэрэгжлээ дэвшүүлэх хэрэгцээ гарч ирсэн. За тэгэхээр энэ хэрэгцээний цаана яадаг нөгөө мөнгөний асуудал гарч иж байгаа шүү дээ. Маш олон. Тэгэхээр энэ одоо юу гэдэг нь зүгээр Америк яваад сурлаа гэж нь 20 сая төгрөг шүү дээ. Тэгэхээр ийм их зардлыг хүн болгон гаргаж чадчих өөрийнхөө мэдлэгтэй хөрөнгө оруулалт хийж чадах уу гэдэг асуудал гарч ирсэн. Тийм ч учраас хамгийн бага зардлаар одоо энэ салбарын одоо хабуудаа яаж одоо мэдээлэл хүргэх вэ гэсэн одоо энэ санаан дээр л бий болсон одоо концепц шүү дээ. Тийм учраас ерөөсөө л хамгийн бага зардал байх боломж бол хүн болгоно өөрөөсөө нэг 150 сая төгрөг ч юм уу 100 сая төгрөг гаргаад тэр мундаг хүмүүсийг Монгол улсад авчиж одоо илтгэл тавиулах, тэдгээрийг сонсох. За тэгээ салбартаа байгаа хүмүүсийг нэг одоо дор бүгдийн цуглуулад ингээд явах ийм ивентүүдийг л анх санаачлаад ингээд явахаар болсон байгаа. Арга хэмжээ маань 3 дахь жилдээ энэ жил 2026 онд зохион байгуулалт гэдэг ингээд байж байна. За тэгэхээр үйл ажиллагааны цаана одоо хөшгөний цаана бас маш их олон ажлууд явагдаж байдаг. Ер нь бол энэ HSC Update forum-ыг хийхийн тулд нэг 60-аас 70 хүний бүрэлдэхүүнтэй юм өргөн промптоор бид нар гээд явдаг байгаа. Тэгэхээр тэр хүмүүс маань бас хажууд мань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр хөшгөний ард байдаг нууц ноёнтнууд гэх юм уу. Одоо энэ ажлыг авч явж байдаг, хамт байдаг энэ хүмүүсэнтэйгээ нийлээд өнөөдрийн бас нэг сайхан ярилцлага хий. Энэ хүмүүсээ бас тавхандаа танилцуулъя гэсэн юм зорилгоор өнөөдрийн одоо мек муу маягийн одоо тийм ээ бид ярьдаг шүү дээ. Ерөнхийдөө HSC Update-ийн хөшгөний цаана юу болдог вэ гэсэн ярилцлагыг хамтдаа өрнүүлье гэж бодсон юм аа. За ингээд товчхоо бас өнөөдөр хүрэлцэн ирсэн хүмүүсээ танилцуулъя. За 100 гартлаас эхэлж өгч байна. За манай тай засал бүүт тэр одоо өнгө тавилт бус зүйлүүдийг одоо хийдэг манай чин сарн захирал маань хүрэлцэн ирсэн байна. Шүрээс компани захирал. За тэгээд хоёр дахь хүн байна. Одоо хөтөлбөрийн нэг админ гэдэг манай уурах тарих гэдэг шиг тийм хөтөлбөрийг тэр чигээр нь дээрээс нь харж зохион байгуулдаг манай төвшин жаргал маань бас ирсэн байна. За ингээд дандаа багийн төлөөлөд байна. За тэгээд цааталт нь манай медиаг хариуцсан жамц маань ирсэн байна. За одоо тэгээд тавханд ингээд бүхэл медиа хурж байгаа. Одоо маркетингийн бүх асуудал дээр жамц маань явж байгаа. За тэгээд миний баруун гарт сууж байгаа энэ хүн болоос бас их чухал албыг хашдаг. Тэргүүлэгч байж байгаа. Бүртгэл зохион байгуулалтыг бас их хариуцдаг манай үйл ажиллагаа хариуцсан захирал Оёрдон маань ирсэн байна. За цаатлын гард энэ нүдний шилт, хар нүдний шилтэй хүн болоос тайсны ард ёстой жигхэн бужиглуулдаг одоо тэр тайсны арыг тэр чигтэн зохицуулдаг. Тайсны арын багийг хариуцдаг ийм хүн байж байгаа. За тэгээ тогоон төмөр. Ийм бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр бас тагнтайгаар гоё мэдээлэл хүргэж байна. За тэгээ ярилцлага би бүр одоо ингээ харахаар л уурах тарих гэдэг шиг уурах тарихнаас эхлэе гэж бодож байгаа. Ер нь та бол дээр суучдаг хүн шүү дээ. Одоо тэр нөгөө гэрэл төлгийн баг бүх багуудаа аваад хоёр давхраас бид нар чинь ингээд хараад бүх хөтөлбөрийн дагуу явуулж идэг тийм. Тэгэхээр энэ хөтөлбөр яг энэ зүйлийг хийхэд танд ямар шүү вэ? Энэ талаар сэтгэлээ бас хуваалцаач. Яг тэр гол найруулгын өрөөнд бол нэлээд олон юм болно. Одоо хөтөлбөрүүд маань зарим нь одоо бараг л нэг нүгөө хэлэхэд анхны юм болж байгаа учраас тийм. Анхны юм бол анхны байдаг. Бүх юм нь час болоогүй. Үнэхээр төгс болоогүй гэдэг утгаараа одоо юу юм бэ гээл тий. Эний дараа юу нэг юм бэ гээл ерөнхийдөө бол нөгөө зарим хүмүүс нь бэлэнч болоогүй байж идэг. Зарим нь баг үйл ажиллагаагаа мэдээчгүй тэргээр баг ингээд ямар гоё арга хэмжээ болж байгаа бэ гэсэн баг эсэлгүүцсэн явж байгаа байхгүй юу. Тэр үед нь л одоо тэгэл одоо таагаар штэ гал чиглэл буцаагаал явуул тэгээд яг тэр үед бол их гоё юм болноо бол. Тэгээ миний чинь гол яг харилцдаг бас нэг чухал хүн маань яг тайсны арын одоо тэр нэг чухал юм шүү дээ. Ер нь бол тэр хүнтэй ч л нилээн станцаараа бол нилээн ширүүхэн харилцсан. Заримдаа битэр чи хэрэлтэн, муудалцсан, тэгээл бараг л бөө юм болдог байлаа шүү дээ ер нь. Та хоёрыг бит нөө та хоёрыг ингээд сонсож явах тоо тий. Битээ ажиллаа хаяа явчихсаа л гэж боддог дөөсөн дөө. Тий. Битээ ажиллаа хаяа явчихсаа хамгийн гол хоёр хүн гээ тий. Тэгээ тайсны ард одоо жишээ нь
та хоёр ингээ сайн яаж байна. Манай тогоон төмөр ингэж ярьдаг л та. Энэ дээрээс ингээд хүн загнаадах юм. Ямар төвхтэй юм бэ гэдэг л да. Заримдаа ууралцсан, заримдаа инээцээ явж байгаа байхгүй. Тэгэхээр та хоёр маань одоо жишээ нь ер нь юун дээр жишээ бодолцох уу одоо жишээ юун дээр энэ хөгжилтэй явдлуудаас та хоёр дурдвал ер нь энэ том арга хэмжээг зохион байгуулахын тулд маш олон хүн бүрэлдэхүүн ажилладаг. Тэгэхээр альва нэг ийм арга хэмжээг зохион байгуулаад одоо үзэж байгаа үзэгчд болохоор нэг тайзан дээр гарч байгаа гол дүрүүдийг л хараад идэх те. Тэгэхээр өнөөдөр бас нэг биднийг онцлоод энэ тайзны ардалд ажиллаж байгаа багийнхныгаа ураад бас энэ арга хэмжээг зохион байгуулахад ямар хүмүүсийн хүчтнүүд байдаг юм бэ? Ямар хүмүүс байдаг юм бэ гэдээ танилцуулж байгаа энэ арга хэмжээнд өнөөдөр бол хурдан талархаж байна. За тэгээд сая төвшөөг маань хэлсэн энэ яг тэнгэрийн амтан л та. Нэг хоёр давхт контрол өрөөнд суучаад тийм. Контрол суучаад тэгээд нэг одоо манай байгууллага дотор бол одоо найруулагч юм уу тийм ээ. Тэгээд энэ болохгүй тэр нь болохгүй гэж маш их тийм өөрөө ч тийм би хаа сэтгэл зүйн хурдан төрөмгий ер нь бол жоохон диктатур өндөртэй хүн л дээ. За би тэрийг маргалдах зүйл бол зөндөө гарна. Одоо найруулагч маань санаж нэг үгүй юу те. Та нэг микрофон дээр нэг тест явуулсан. Тэр чинь 2024 оны арга хэмжээнд дэр баха. Микрофон дээр тест явж ирсэн. Тэгээд намайг дуурах микрофон дуурайд идэг. Найруулагчаа дуурах микрофон дуурах байсан байхгүй. Ерөөсөө. Тэгээд мэдээж одоо тий. Тэгээд тэр чинь бол асуудал биш үстэй. Зүгээр товчин нэг л ингэж ярьчих юм дээр өөрийнх нь одоо тэр хандлаганд харагдаж байгаа гэж би ойлгоод байна. найруулагчийнхаа байр суурь дээр байсан шүү. Тэгээ би очиод ингээд ярихаар болоод байдаг. Тэгээ найруулагч маа санаж байна те. Тэр нэг яг таныг нэг микрофон тестлээд явж явах үед манайх нэг ажилчин өдрөө хоол ирд таарсан. Яг тайзан дээр бид ч одоо бүтүүдэртэнд ажиллаж шүү дээ. Тэгээд яг маш нэг түргэн хугацаанд болж бүтээгдэхүүн нөгөө пиццаар аваад ингээд орж ирсэн. Яг найруулагч маань өөрөө микрофон тестл таарад тэгээд нөгөө дуурахгүй байсан микрофоноо гинт өөрөө тэр нэг товчиг л дээш болгосон байгаа шүү дээ. Товчин дээш нь асаасан. Тэр зааланд бид нар ч нэг микрофон дуурахгүй аль утгаар бүх чанга дээр нь тавьсан байсан. Хоол орж таарахад манай өнөө микрофон ажилд таарад нөгөө ажилтны барьжсэн хамаг гол шалан дээр асарчдаг байхгүй юу. Тэгээд өөрөө ингээд торгуулийн арга хэмжээ авагдаад өөрөө бас тэр багийнхныгаа хоолыг дахиад хувьяасаа гаргаж ирсэн. Баярсан шүү. Шороод байлцсан юм. Ер нь найруулж гэхгүйгээр бас хөгжлийн явдал гарна л да. Одоо нодлонгийн арга хэмжээнд тавхан санаж байгаа бол хүүхдүүд авчраа тийм. Тэр хоор дуу яваад тэгээд нэг бид нар нэг тагтаа нисгдэг нэг тийм хэсэг байсан шүү дээ. Тий. За тэр нэгдүгээр тавхан ойлгоод үзээрэй. Хүүхдийг мадлана гэдэг нь бас нэгдүгээр нэг асуудал тийм үү? За 40 50-аад хүүхд байсан баха. Тийм. Тэгээд тэр хүүхдүүдийн учрыг нь олгож идэл хамгийн амар нь тэр тайзан дээр тагтаа нисгэнэдэг том асуудал болсон байхгүй юу? За тэр тий яг үнэнгээ хэлэхэд тэр амтан малсан шүү. Тэгээд тэр нэг тагтаа дараа нь нисчээд бид буцаагаад тагтаа барьж авах ямар байгууллага дээр юм болсон тий тавгүй санаж байгаа. Тэгэхээр тиймэрхүү хөгжилтэй явдлууд бол гарна. Тэгэхдээ энэ бүгдийг одоо эргээд бодоход хэдийгээр одоо бяцхан одоо мистик буюу алдаа боловч дараагийн үйл ажиллагаа хийхэд бид нар одоо энэ алдаанаас сургамж авч за зохион байгуулах хэмжээ илүү өндөр түвшинд за нягт нам бай. За хамгийн чухал нь таныг бас бага стресстүүлэхин тулд энэ жилийн хувьд бол хичээж ажиллана гэдэг дашимт хэлчихье. Тэгээд За тийм л байна да. За ямар ч зүйл. За тэгээд дараагийн асуултаа хэдүүлээ ингээд яриа өнөрлөө юу ч гэсэн хэдүүлээ бас тэ. Өнөөдрийн ивент гэвч Дэмбэ брендийн айргаас нүү гэж байна. Гурвар гойна Дэмбэ биш байна. Дөгөтэй дөрвөр дөнгөд Дэмбэ минийхээ. Тасын тавар тана Дэмбэ. Өнгөрсөн жил бид нөгөө өндрөөс нэг юм ажилтан ажиллаж байгаад унгаад те. Тэр нь тэгээд ингээд тийм нэг клип маяг хийж гэдэг юм уу бичлэг хийсэн шүү дээ. Тэгээд тэр нэг манеканыг би ингээд нэг зүгээр би юус харж байгаагүй байхгүй юу? Лавга орж шүнжэнгөө хийсэн гэсэн. 10 цагаас хойшоо баг 2 цаг хүртэл хийсэн гэсэн. Тэгээ болж өтөхгүй. Тэгээл нэг хөөсөн зөөр ингээд зурж мурж хийгээл. Тэгээл юм өмсгөл. Тэгсэн жил нэг хөнгөн санагдаад байсан гинэ. Тэгтэр нь тоосох хүрсэн. 2 тоосох хүрсэн жил нэг л хөнгөх юм байна. 3 тоосох, 4 тоосох хүрсэн гэж байна. Бид нь ингээд тоосохоор тэгээ ингээ хөөсөн зөр ингээд. Хөөсөн зөр хийгээд тэгээ хооц мууц өмсүүлээд тэгээд ирж байгаа. Ирээд зураг авалтаар гэсэн чинь гараад ирээ чиний хөрөлцөд орох юм уу? Биш дээш яваа юм аа гинэ. Юу ганц манекан дийлэхгүй чи одоо юу яд юм бэ? Чи ирээд өргөд үцэхгүй чи гэж игээдээс байхгүй. За юм сүртэй би газар өгөөл явчих надах гэж тэгээд
өргөлөө дийлдэх үү тэр чинь 6 тооцох хийцэн. Тэгээд нэг юм энэ төмөр ингээ араам зангидцсан. Ингээ орсон чинь мангар хүнд юм чинь тэр бараг 60 70 хил байсан баха. Мангар хүнд. Бодит нэг юм. Тэгээд ингээд яага юм хүнд мэдчихэж байгаа юм гэсэн чинь дээрээс доош оноход пад гэж оноход сүртэй штеп. Тэгж байгаа шүү. Лавга битээр бол хийх гэж нэлээ юм болсон. Тэр чи эхлээ юугаар хийх үү? Манекен гадуур худалдаж авал хэдэн төгрөг болох вэ? Бодохгүй юу? Битээр ярилцаал. Ер нь манекен авахар чи тэр дээрээс унахаар тэр уналтын тэр хүч тэ инерцийг ер нь яг ингээд гой хүн шиг ингээд гаргах уу? Битээр чи бас нэлээ бодит юм болох гэж ярьж байгаа шүү. Төнгөтл нь ерөөсө хоёлаа хий гэсэн. Ерөөсөө л хий. За тэгээд манай одоо 6 буудлын гэр чинь хоосон. Тэгээд дээвэр дээр нь ингээд баахан юм дулаалах хөөснүүд гэдэг байхгүй. Яг барилгын юм зузаан хөөснүүд. Хоёлаа ерөөс тэр хөөсөр хийнэ. Тэр хөөс чинь ингээд хатуу. Хэр баргийн ингээд цохоод ерөөс хуурахгүй. Тийм хөөс. Тэгээд толгооны хэлбэр гаргана, гарны хэлбэр гаргана, хөлний донч өнгөний хэлбэр гаргана. Ойны хэлбэр бас гаргаж байгаа тэр чинь. Тэгснэ ингээд шилбэрний хэлбэр Яг хүн шиг өсөө. яг ингээд шилний хөлний булчингийн хэлбэр хүртэл гаргаж байгаа. Тэгэж зорсон шүү дээ. Тэгээд Дашамд бас NCD компанид бас маш их баярлаа. Байнга нөхцлөөр хангаж өгдөг. Vega City дээр одоо энэ явсан шүү дээ. Чинь манай бас их чухал хэсгийг хариуцдаг нөгөө хүмүүсийн эрц. Одоо нөгөө такс макс болвол одоо юу гэдэг те танхимд өргөлтэй хариуцдаг те. Тэгээ ер нь тийм бүртгэлийн хэсэг ер нь ямар шиг явагддаг вэ? Тэр татаар. За мэдээж танхим зэрэгтэл дүүрнэ гэдэг бол маш одоо бидний нөгөө тийм мэдлэгээ хуваалцах тэр хүртээмжтэй байдал илүү хүрхийг бид нар зорих хамгийн бас чухал хэсэг байсан. За мэдээж бид нар бүртгэлээ анхны жилийн зохион байгуулалтын дээр бол бүртгэл маань бас төвөгшөлтэй байсан ч гэсэн өнгөрсөн жилээс хойш нөгөө ticket CGM-нэр хамтарсан. За тэгээд тэр бүртгэлийн систем маань бас их ажлыг хөнгөвчлөх бидний нөгөө нэг урт хугацааны ажлыг бас их хөнгөвчилж өгсөн. Бид нар ч одоо ингээл 3 сар гараал зар тавиал тийм мэдээлэл ягаал тэгэл арын бүртгэлийн баг онлайнаар ч юм уу тийм утсаар ингээд баг бас суудаг. За яг тухайн HSC автод өдөр болохоор манай залуучууд олдомжлын төлхөрийн залуучууд баг 20-д залуучууд яг арын багт одоо угтах хэсэг, бүртгэх хэсэг ингээд нөө хэсэгчсэн заалны хэсэгт ингээд зохион байгуулалттайгаар бид нар бас хэсэг ажилладаг. Тэгэхээр бүртгэлийн хэсэг дээр бол яг 20-д бас залуучууд маш том бүрэлдэхүүн ажилладаг. Тэгээ хүмүүсээ угтаж авах, за тэгээ бүртгэл. Тэгэхээр энэ жил ч гэсэн бид нар бас яг одоо бүртгэлийнхаа системийг мөн ticket CGM-тэй хамтарч байна. Тэгээд энэ маань ер нь бол бас их бидний ажил дээр нэлээд хөнгөвчүүлж бас өгдөг. Гэсэн ч манай монголчууд бас заримдаа яадаг. Цагийн тулгаад тэгээд яг одоо ингэ тий бүртгүүлээд ормоор байна гэдэг хүмүүс бас их ирдэг. Тэгээд тийм байсан ч гэсэн бид нар болцоогоор бас яг бэлэн тий бүртгэл яг тухайн үед бүртгэлийн авч хүлээж авах тийм бас ажлыг зохион байгуулдаг. Гэхдээ манайхан энэ жил ер нь бол цагтаа тий цагаас өмнө эрт бүртгүүлчээрээ яагаад гэвэл нөгөө нэг зарим хэсгүүд дээр тэгж суудлын нөгөө нэг хаана байрлал ямар байна тэрнээс хамаарат нөгөө нэг төлбөрийн бас өөрчлөлт байдаг шүү дээ тий. Гэтэл манайх бол яг тийм зүйл зохицуулт хийгдээгүй. Бүх такс маань нэг л хэвийн үнэтэй, бүх суудлууд адилхан үнэтэй. Тийм учраас бүртгэлээ эрт хийлгээд айтайхан тий өөртөөхөө ая тухтай харахад өнцөг тий өнцгөө олсон сонсоход таатай харагдахад сайтай нөгөө тий миг техникийн нөгөө сонсох тий сонсголтод таарсан тийм судлаад эртхэн сонгоод бас авчвал их зүгээрээдэг гэж бас уриалмаар байна. Харуут сайтай тий. Тэгээ би анх HSC автодыг ингээд хийхдээ амар их айцтай байсан байхгүй. Нөгөө корпоратив сонгочоод 1000 хүн судалдаг шүү дээ. 1024 гэдэг 26 ч лөө. Хараал сэтгэлийн хөөрөлөр гэх юм уу. За итгэл байгаа юм л да. Дүүргэнэ гэж нэг бодож байгаа. Манай хабууд итгэж ирнэ. Бүгдээр нэгдсэн гэж бүгдээр нийлэх байх гэж ингээд бодсон. Тэгэл тэг яг гэрээ хийчих гарчаад нөгөө нэг чөдөн зураад амраа ингэж шүү дээ. Би юу хийчихвэ? Яг тэр бисцээ явсан ш над тэр. 1000 хүн дүүргэнэ чи яаж бодов те? Монгол улсад 1000 хүн цугласан арга хэмжээ хизээ болсон юм. Тийм 1000 хаап гарах уу? Гэл амар айц төрөл. Тэгэл би дотроо арай том дулчих тий гэж бодсон. Тэгээ одоо яг тэрний дараа яасан гэсэн чинь заалд үрцсэн байхгүй.
Тийм нөгөө Гурван байгууллагууд өдрийн. маань тийм бас аюул ажилчтай нөгөө яг энэ талын мэдлэг ойлголтыг өгөхийн тулд аюул бас нөгөө олноороо нөгөө захиалга өгөөд ингээд орох нь бас Заалд их тийм Тэгэл хараал би чинь амар. нөгөө нээлт хийх гэжсэн хүн чинь заал дөрөнгө гарчгаар юм ярьж чаддгүй. Бараг нулимс гарах нэ. Ер нь тийм нөгөө нэг сэтгэлийн догдол бий болоод нөгөө урд өдөр нь бэлдсэн нээлтийн үг байхгүй. Тусаа. Тэгэл амар их баярлсан дотроо. Заал дүүрсэн. Тэр олон хүмүүс те гоё ингээд нэг шин юмыг ингээд дэмжиж ирж байгаа байдал те. Тэгээ одоо энэ жил ч гэсэн ингээд одоо болохоор нөгөө нэг удаа, хоёр удаа, гурав дахь удаа жоохон арай жоохон тайвширсан те. Тэгээ би одоо ингэж дашрамд одоо энэ үзэж байгаа дандаа дэмждэг те. Хабуудаа бид нар баярлах шүү. Та нарын хүчээр бид нарыг өвж байгаа шүү. Тэгээ бүгдээрээ хамтдаа энэ гоё соёлыг бүтээж байгаа шүү. Мэдлэгээ хамтдаа шеэрлээд зардаа хамтдаа босгож байгаа өнөөдөр том том арга хэмжээнүүдийг хийж чадж байгаа шүү. Энийгөө хэдүүлээ цааш нь бид нар таа бүхнийхээ итгэлийг алдахгүй тийм хамгийн сайнаар хийнэ гэж бас ингэж бодож байгаа. Эхнийх санагдаж байна уу? Хоёр дахь хөдлөө сарнаа цагттай их холбоотой. Тэр нь юу гэсэн гэхээр нэг ийм болсон. Бүртгүүлсэн хүмүүсийн тоо бага байгаад идэг. Бага байгаад идэг. Тэгсэн чинь гинт их олон хүн болчдөг. Уул нь бол бид нар ч нөгөө 3 өдрийн өмнө хоолныхаа захиалга өгдөг байхгүй юу? Тэр нөгөө эхнийх дээр. Эхнийх үлээ. Эхнийх дээр тий. Тэгсэн чи яасан гэсэн чинь хүүе эн чинь 600 700 хүнээр өгсөн байсан чинь юу болоод 1000 голоо явчихаа гэж манаас аргааш нүдэн том болсон. Ороод ирдэг байхгүй тэгч. Тэгсэн дөө. Би чинь нөгөө нэг юу анхны хавч баг тэгсэн дөө ухааны яваа. Тэгээ одоо яах вэ гэсэн чинь хоолт хүмүүс нөгөө нэг 700 хүнээр 600 хүнээр лөө. Тэгээ яг өдрийн цаг нөгөө хоолны цаг болоход Тийм. цаг гарах хугацаа ч юм уу 2 цаг үлдсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь хүмүүсийн тоо тийм Амар их болсон. Тэгээ нөгөө хоол нүрэхгүй. Тэгээ одоо яах вэ гэсэн чинь за чи тэр талаар нэг гоё жоох буучлаач. Тэгээ чи яаж тэрийг зохион байгуулсан юм? Тэгээд одоо яг тэн дээр нөгөө нэг манай олд амжилтын дэлгүүрийн залуучууд бүгдээрээ яг нөгөө ямар ажилд яг бэлэн байж идэг тий ямар ч ажлыг зохион байгуулаад сурцсан тэгээд ямар ч эрсдэл ажил гарсан тэгэл тэрийг яаж хийж байгаа арга нь болоод гаргадаг байгаа байхгүй юу? Тэгээ манайхан хамгийн түрүүнд одоо хамгийн ихээр бүгдэнд нь хүртээмжтэй гаргаж болох юу байж болох вэ гэж үзсэн. Тэгээд энэ дээр хамгийн хүртээмжтэй хамгийн гайгүй чанартай гэхдээ тийм хоол юу байж болох вэ? Пицца. Ийм артын пицца гэх юм бол Яг үнэ. Амар их пицца байсан тий. Би тэгээ бодсохгүй. Ийм артын бүх пиццаг аваад ирсэн юм уу яасан юм. Амттай ах хэвээр тий. Хурдан. Тий. Цаг их бага байсан л да тэр чинь. Одоо яг яг хоолны цаг болсон. Тэгээ 2 цагийн дотор дахиад 300 400 хүний хоолыг шууд бэлдээд төгнө гэхээр уус өрхгүйсэн. Хэд хэдэн газартай холбогдож үзсэн гэсэн дээ. Тийм хурдан хугацаанд гаргаж өгч чадахгүй гэдсэн байхгүй. Тэгээ манай сарнаа бол тэрэн дээр айгуу гоё маневр хийсэн тий. Тэгээ яг хуу одоо тэгээд тэр хүмүүс санаж байгаа хаа эхний хүмүүс тий. Пицца өгсөн бол тийм төчтэй пицца байсан юм шүү гэдгийг бас хэлмээр бай тий. Эхний одоо жил санагдчихин бид нар бас л их туршлагагүйсэн. Бөөгнөрлөх үүсчихсэн ч юм уу тий. Бүүтээ аваачтай голдоо зассан ч юм уу тиймэрхүү юм орчихсон. Тэгээ энэ жилийн хувьд ч гэдэг юм урд жилүүдэд харьцуулбал ер нь ямар байх вэ? Энэ талаар жоохон бас мэдээлэл өгч болох уу? Энэ жилийн үед тэгэл одоо бас яг одоо компаниудынхаа ивент гэгч нараа бас л яг онцолж харуулахыг бодно. Тэгэхээр ирж байгаа хабуудад яг нөгөө тэр доороос нэг дор бүх мэдээллийг авах бас боломжийг ерөнхийдөө олгож байна гэсэн үг л дээ. Тэгээд одоо оролцогч нараа бас тухтаас нэг хоорондоо ярилцаж нэгнээс нөгөө туршлага хуваалцаж авах тийм хэсгүүд байгуулагчуд юм тий. Тийм зорилготой л ерөнхийдөө байна. Ерөнхийдөө бас ингээд одоо ирж байгаа хүмүүсийнхаа тав тухыг хангасан тий 100 хэлбэртэй байрлуулна гэж ойлгож болох юм байна тий. Тэгвэл гоё бас шинэлэг бас нэг юм юу орж иж байгаа юм тий. За тэгээд одоо уураг тархиасаа бас нэг юм асуумаар байна тий. Одоо та нөгөө хөтөлбөрийн одоо хэсгийнх нь энэ үнэ жил нөгөө манай хөтөлбөрт нэг мэтгэлцэн гэдэг юм орж байгаа. Мэтгэлцэн гэдэг. Тэр одоо мэтгэлцэнийг бол бид одоо тайзан дээр бол тийм олон хүний өмнөд маань бид нар хийж үзээгүй тий. Тэгээд тэрэн дээр одоо танаа тайзны арын баг. Одоо танаа баг хоёр ерөнхийдөө ярилцсан байгаа. Ерөнхийдөө ямар шиг байдлаар явагдах бол гэж харж байна. 24 онд чинь ингээд нэг асуулт хариулт буюу мэтгэлцээ явлаа гэл ингээд гараад ирдэг байхгүй. Тэгээд юуг ингээд харахаар уршаа ингээд тайз руугаа харахаар ерөөс нэг микрофон дуул ингээд зогсож идэг. Тэгээд асуулт нь хаанаас яаж орж ирэх гэдэг ерөөсөө мэддэг. Тэнгүүтэл нь хажууд яг нөгөө манай тамираас суужсэн.
камера дөрөвгөө мэдээ нэг QR хийгээд асуултын QR. Камера чинь тэрэндээ их мэрэгжлийн болоо газ QR бэлдсэн л да асуултын QR. Тэнгүүтэл шууд техникчтэй өгөнгүүтэл шууд цацуулаад тэгсэн чинь асуулт мангыг орж ирсэн шүү дээ ерөөсөө. Яг тэр мэтгэлцээний ерөөсөө хаабууд маань яа хэрэгцээ шаардлага ямар их байгаа юм те. Мэдлэг ойлголт авах магадгүй зөрүүтэй мэдлгүүдийг за магадгүй онцсон мэдлэгээ баталгаажуулах гэсэн тэр зүйлсүүдээ асуух гэж баг 200 300-аад асуултууд пар гэж ороод ирж байгаа шүү дээ. Тэгээ магадгүй тэр мик явж исэн бол тий магадгүй асуулт нэлээ хязгаарлагдмаар болсон баг тий. Тэгэхээр одоо яг бид нэр энэ жил бол мөнд яг юм тиймэрхүү байдлаар нэлээ одоо англиа хвчнэ. Би 2024 онд яг санаад байна. Би өөрөө модератор хийсэн байхгүй юу? Өнгөрсөн жил бол Мөнхбат модератор хийсэн тийм. Яг таны наадах юу ч над руу ороод ирдэг байхгүй юу? Яг би тайзан дээр байж ирсэн. Тэгсэн чинь над нэг том лаптоп ороод ирсэн. Одоо нэг биш iPad. Тэг ороод ирсэн. Хүү амар их юу та. Тексттэй. 300 гаруй юм асуулттай. Тэр чинь зааланд байж байгаа хүмүүс одоо сайн хэлсэн. Тэгээ одоо би яах вэ гэж дотор айгу сонирн байдалд ороод ингээд байжсэн чинь юу н ороод ирсэн байхгүй. Гол асуулт, гол 6 асуулт гэж ороод ирж байгаа. Тэр чинь тэгэхээр эдний багийнхан продюсерийн энэ багийнхан айгу мундаг ярьсан. Яг хөө гэр тайзан дээр байгаа үнэ мэдрээд байгаа байхгүй. За тийм маш хурдан хугацаанд иргэж чинь ингээд юу болгоо бүлэг болгоод ирж байгаа. Яг бүлэглэж авах юм бол энэ ийм байна гэх. Тэгэхээр яг тайзан дээр байгаа модератор одоо энэ жилийн модератор бол хэн байх юм мэдэхгүй. Гэхдээ модераторд бол ямар ч байсан сайн одоо дэмжлэг байх юм байна гэж харж байна л та. За тэгээд энэ жилийн бас нэг одоо нэг юу тренд гэх юм уу те. Ер нь оюуны цангааг тайлна гэдэг байна шүү дээ. Оюуны цангааг тайлна гэхээр ч одоо бас амар том өрөө шүү. Хүн одоо цангацсан байх юм байна. Тэр оюуны цангааг би тайлна гэдэг. Тэгэхээр энэ тал дээр одоо тайзны баг дээр бодол жишээ нь одоо айгүй олон хүн, ер нь хичнээн хүн одоо хүн хүч ажиллаж байгаа вэ? Одоо ер нь ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ те? Урд жил хэд ажилласан юм эндээс товчгоо мэдээлэл өгвөл те. Урдын жилүүдэд бол манай тайзны багийнхан дээр бол 10 гаруй ажиллаж байсан. Тэгэхээр энэ жилийн хувьд одоо цаавхан сайн манай баг нэг гişүүн ярьлаа ш мэтгэлцээний шумаар явна гэх тийм. Тэгэхээр энэ бол нэлээд одоо тавхан мэтгэлцэн гэдэг үгнээс нь ч анзаарч байгаа. Тэгээ энэ дэр бид нар бас ач холбогдлогоод илүү олон хүмүүсээ хамраах үүднээс за зохион байгуулж байгаа хэмжээгээ бас ямар нэгэн өмнө гарч ирсэн алдааг давтахгүй тулд хүн хүч бол нэлээд гаргаж байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд бол нэг 18 хүний одоогийн байдлаар бол зөвхөн тайзан дээр тайзны хардбайк ажиллах хүмүүсийн жагсаалт бол гаргаад байгаа. За тэгээд бас давшрамд энэ завшааныг ашиглаад тэр арга хэмжээнд орж байгаа за элтгэгч нар маань тий тэр хүмүүс маань бас тайзны ардл руу бас нэг тайзан дээр байхдаа харж байгаарэ. Зарим нь бид нар нэг альва нэг арга хэмжээ бас нэг цагтай, минуттай төлөвлөгөөтэй дараагийн юмнууд байдаг. Тэгэхээр тэр зүйлийг бас энэ жилийн нийтлэгч нартай бас анхааруулж хэлж ин завшааныг ашиглаад тийм ээ. Хүр дэргүүлэх боломж олсон. Харж байсан тийм. Тайзны арж нэг бол нөгөө дараагийн хүмүүс нь гарах болоод ингээл цаг гэдэг нөгөө элтгэгч маань нөгөө яг танхимын уур амьсгалд өөрөө бүтэн орцсон. Ярьж байгаа сэдвээсээ гарч чаддаг ингээ яриад идэг. Тэгээд тэр зүйлүүд нь бас дараагийн хүмүүст нэг үл ялэг нэг тиймэрхүү цаг хугацаа хойш нь татах асуудал үүсгээд байдаг. Тэр цал дээр бол анхаараа гэж. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ жилийн хувьд бол тун давгүй олон бүрэлдэхүүнтэй өмнөх жилүүдийнхээ бол нэг дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй оролцсон бол гэсэн бодолтой. Зөв. За баярлалаа. Нөгөө энэ жил чинь бас нэг онцлогтой байгаа. Бид нар бүтэн жилийн хугацаанд Австрали руу бид нар юу хийсэн байдаг? Имэйл хийсэн байдаг. Тэгээ Австралиас бид нарыг одоо энэ HSC апдейт форумд оролцохоор баг ирж байгаа. Тэгэхээр энэ гадаад хүмүүс бас зорин ирж байгаа. Энтэй холбоотой бас бэлтгэл ажлууд бас оюутан захиралтаар бас нэлээд оногч байгаа бах тий. Тэгэхээр бидний хувьд бол одоо юу гэдэг нь гадаад илтгэгч ирнэ гэдэг маань бас хамгийн гол нөгөө зүйл болохоор одоо оролцож байгаа бүх хүмүүсээс асуултуудаа бас их гоё гаргаж тавих тий. Нэгэнд ирсэн эрдэмтэн мэрэгд тэр хүмүүсээс юмыг авч үлдэх тий. Одоо бидний ярьдаг тэр мэдлэгээс нь хуваалцаад авч үлдэх одоо чухал юм байна гэж бас хараад байгаа. Тэгэхээр нэлээл одоо бүх багууд нэлээд зузаатгсан өргөтгсөн юм байраар ажиллаж байгаа. Өнөөдрийн бас гоё ярилцлага дэлгэж цаг хугацаа гаргасан маш их баярлалаа. Тэгээд 2026 оны 4-р сарын 24-ний өдөр HSC апдейт арга хэмжээ маань болно. Тэгээд мэдээж 3 дахь жилдээ учраас шат ахин илүү одоо өнгө үзэмж
илүү их мэдээллүүд хүн чинь нөгөө илүү ихийг л хүсэж идэг шүү дээ. Тэгэхээр та бүхэн ч илүү ихийг хүсэж байгаа бах. Бид ч гэсэн одоо илүү ихийг хүсэж байгаа. Тэгээд 2024 оны 4-р сарын 24-ний өдөр Corporate Convention Center-ийн танхимдаа хамтдаа уулзцаая. Баярлалаа. За